Би дахиад буцаал нөгөө хөгжлийн мөрчлөлтийн хүмүүсийн асуудлаар өөрийн байр суурь хэлэхгүй бол ерөөсө болохгүй байгаа. Нөгөө нэг одоо бид нар нэг юм одоо гэрээ янзлах гэхээр гэртээ засвар ичээ гэхэлэр хэсэгчлээл ингээд засаад шүү дээ тий. Одоо эхлээд нэг өрөөгөө гэдэг шиг. Тэгэхээр нөгөө том зургаараа орчин маань бүрэн бий болж болохгүй гэдэг шиг. Би зарчмын хувьд энийг ингээд энэ яваасаа л гэж бодод зөв. Тэгвэл яагаад одоо надад тий түрүүнээс хойш хөгжлийн мөрчлөлтийн хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөлтөй холбоотой бид нар яг энийг хийх гэж байна. Ингэж байна гэдэг мэдээллийг нэг олигтой хариулаад өгчихгүй сангийн яам ерөөсөө тоо баримт байхгүй. Ийм байдалтай байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөлтөй холбоотой асуудлууд байгаад байгаа байхгүй. Бага хэмжээний халамж дээр гацсан хэвээрээ байна. Шилжиж чадахгүй байгаад байна. Дандаа хувь тэнцвэрсэн тэтгүр тогтоолт руу арай гэж шилжиж чинь тий. Гэтэл тэр нь дүн нь өсөхгүй шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө л одоо энэ хүн амьдаа зориулсан энэ нөгөө нийгмийн даатгалын сангаас олгож байгаа үйлчлэгээ тэр өвөр ашиг нь хөгжлийн мөрчлөлийн хүндээ ээлтэй байхтай холбоотойгоор нийлүүлээд энэ яам одоо энэ хуулийн хэсэгтэй хамтраад энэ хуулийг ингэж дэмжиж цаашаа яваасаа л гэж бодож байна. Тэгэд яам оруулна гэхэлэр ингээл хүлээгээл гэдэг юм. Ер нь бол байгаль дахин бүх юм ингээл нэг юм удаан процесстэй. Энэ нь өөрөө бас айгүй юм цаг авсан ойлгомжгүй тодорхойгүй байдлыг бас угаасаа бий болгож байна. Энийг зөвхөн би ч хэлж байгаа юм биш. Хөгжлийн мөрчлөлтийн хүмүүсийн комментууд ирсээр л байгаа, асуултууд ирсээр л байгаа. 20 жил, тэдэн жил ингэж ажиллаад, ингэж хилждэг, бэрхшээлтэй хүн алгаа гэд хэлээд идэг. Тоолоод ч өгчихгүй, хідэн тоог нь гаргаад ч өгчихгүй ерөөсөө. Тэгээ энэ дээр ингээ байр сууриа өөртөө нэг энэ хүний хүн амдар ингэсэн шиг үдэг хэлэхгүй. Гэтэл нөгөө талд арай өөр бүлэгт хүн амд зориулж байгаа үйлчлэг хуулийн төслийг болохоор дэмжихгүй гэдэг. Ингээд тэгээ одоо яг яа игээд байгаа юм бэ? Би одоо энэ дээр бол яг нөгөө иргэдэд юу гэж хариулах хэсгээ бол яг одоо бас жоохон мэдэхгүй л байгаа. Нэг юм ойлгомжтой хурдхан шиг ингээд шийдвэрээ гаргаад хоорондоо ярилцаад ингээд хийж болдгоо юм уу? Энд чинь өчнө олон хүмүүс хүн болгоно л одоо жилд 9 мянган хүн тэтгэврийн нас руу шилжижээдэг үл байгаа л үү. Тэр тоо энэ төр нь ч байхгүй. Тэгэхээр энэ дээр би заавал энэ сайжруулсан байдалтай ийм мэдээллүүдийг нэмж заавал авмаар байна.